Хөгжөөнтэй туужууд 3. Хаврын өр. 3 дугаар улирлын амралт эхлэв. Энэ үеэр хавар нэгэнт ирчихсэн болохоор уул тал цасан хүнчлөө хэдийн тайлж уулын ингэрээр булангарт шар горих шууган урсна. Сургуулийн хашааны дотор цас хэдийн арилсан учир нэмгэн хувцастай явхад нэн таатайхан. Ийм үед хөдөө бол сайхан байдаг. Хураг ишиг хад дамжин уралдаж шүн дул болтол хотны тэртегээс төлийн дуу тасардаггүй. Манайх их хол. Тийм болохоор би гэртээ харсангүй. Цэдэнгийгч мөн хол юм. Тэднийх шунхлагаас бүр цааш Хэрлэн баян ууланд буусан учраас гэрээс нь хүн ирсэнгүй. Бид хоёр сургуулийн хашааны үүдэнд зогсоод харж байгаа хүүхдүүдийг атаархан харж байв. Битгий удаарай. Бид та нарт хоньны уур авчирч өгнө. Хүй, Баатар, орог минь харж агаарэ гэж тэд нар мордон давхихтаа хашгирна. Явъя гэж Цэдэн гинэт хэлв. Хаашаа яах вэ? Сумын шудан дээр ч юм уу? Нэг тийшээ холдъё. Эд нарыг харахлаар дотор хачин болоод байв. Яршиг гингүүтээ Цэдэн миний гараас хөтлөнгөөж. Нэрээ тийм. Хүй, Баатар, хоёулаа усанд цаасан онгоц хийж уралдуулъя гэлээ. Нэрэж тэр өдөржин бид хоёр цаасан онгоц уралдуулсан билээ. Тэр онгоцнуудыг Цэдэн дархалсан юм. Усны жирэлцэн урсгалд хөвж явахыг нь харахад игээл кинонд гардаг усан онгоцорхоо байсан юм. Бусад хүүхдүүд тасагтаа шуугилдэн зарим нь даам тоглож, хоёр жаал шагаагаар морь уралдуулан тоглож ид шуугж байв. 3 дугаар улирлын амралт ингэж эхэллээ. Өдөр болгон шахуу кино гарна. Манай пунцаггүй хичнээн янзын хоолоор биднийг дайлсангээ. Бууз, хуушуур, хуурга энтэргээтэл. Хүүхдүүдээ тогтой сайхан амрах хэрэгтэй. Тасагтаа битгий шигдээд бай. Сургууль дээр өдөр болгон сонирхолтой тоглоом явагдана. Түүнд хүүхэд бүр оролцох хэрэгтэй гэж хандаа багш манай тасагт орж ирээд хэлв. Тэгээд багш бидний орон дээр сууж хамт бүхцэг нислэх тоглоомоор тоглоод ярьсан нь. Тэр жилийн 3 дугаар улирлын амралтаар манай хүүхдүүд хөдөө зугаалгаар явъя гэж санал гаргав. Би ч дуртай зөвшөөрсөн. Тэр дороо аялалд явах бэлтгэлээ хийцгээв. Бэлтгэлсэд байх чи юу байх вэ? Хэр хонвол хужих дулаа хувцас, 1 хоногийн хоол авч биеийн тамирчин жаалуудын утанд хийгээд тус бүртээ өрөв. Хүүхдүүдээ, бидний аяллаа гол зорилго бол нутгийнхаа байгальтай танилцах. Ховор сонин цуглуулга хийж сургуулийнхаа байгалийн кабинетэд өгөх. Энэ хоёр байх ёстой гэлээ. Хүүхдүүдийн баярлаж байгаа гэдэг жигтэх. Тэгээд л бид хөдлөлөө. Сургуулиасаа жигсаалаар цуурч гараад энэ урд хошууг тойрон уулгад авирцгаалаа. Хүүхдүүд маань дуулцгааж тэр дуун уул хадыг дамжин алсад суурайтан байсан билээ. Аялалд явах хөгжилтэй байдаг. Түүхийн дурсгалт газраар явж олон өнгийн чулуу цуглуулж хээрийн цай уун шуугилдахад хичнээн сайхангээ. Тэгэхэд бадарч гэж сонин хүүхэд байсан юмсан. Их сэргэлэн жаал юм болгоныг сонирхон энэ юу вэ? Тэр юу вэ? Ямар учиртай юм бэ? Яагаад тэгсэн юм бэ? Гэж асууж шалгана. Сурлагадаач их сайн. Аялалд гарсны маргааш орой хонхор биржин химээх газраар биднийг яг буцах гэж байтал гинэт хаанаас ч юм гарсан нь үл мэдэгдэх төмөр шатав. Бид гартаа барьснараа цохин шөндөл болсон хойно унтрав. Тэгэхэд жаалуудын ядарсан гэж яана. Нилээнч газар шатсан юмсан. Арай хийж унтраасан хойноо дуу шуугүй буцаж явахдаа би төмөр хаанаас гарсныг гайхан бодож явлаа. Ойр хавь амтэн хүн байсангүй. Айлуудын үйлжөөнөөс нүүсэн байлаа. Бидэнтэй уулзаж таарлцсан хүн ч үгүй. Яагаад төмөр гардаг вүлээ? Тэгэхдээ бүр бидний дэрэгдхэн шүү гэж бодож явтал гинэт бадарч санаанд оров. Өчигдөр бадарч төмөр яаж гардаг юм бэ багшаа гэж надаас асуусан. Би тэгэхэд төдийл юм сансангүй тэгж гардаг юм гэж тайлбарлсан билээ. Тэр айгүй бол төмөр үзэх гэж галлалтгүй магадгүй гэж санаад би шууд дуудаж асуу юу гэж бодсноо ядраа биз. Сүлд болъё гэд болив. Маргааш нь гэртээ дуудаж авчираад хотоос авчирсан хүүхдийн хідэн номоо үзүүлж аятайхан асуусан чинь харин багшаа би төмөр тавья гэж бодоогүй юм л та. Зүгээр төмөр яаж гардаг юм бэ гэдгийг үзье гэсэн юм. Тэнд хэсэг бут ус байхаар нь шүдэнд зураа тавьчихсан чинь
дорхноо шатчих мөртөө цаашаа гинэд тэлээд бүр дийлдэхэ байсан гэж хүлээгээд уйлж орхив. Би түүнийг аргадан толгойг нийлж юмны учрыг олох гэж сонирхдог чинь муу юм биш. Гэвч осолтой, осолгүй юм би гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Алхам бүрдээ анхааралтай, хинамга байж багшаасаа сонирхсан бүхнээ асууж явах хэрэгтэй гэсэн мэлээ. Хэрэв энэ базаахгүй явдлыг эс тооцвол бид тэр аялалд их сайн явсан. Бидний түүсэн чулуунуудаас геологийн хүмүүс нилээдэг авч сүүлд нь үнэт ашигт малтмалын нөөцийг нээсэн билээ. Багшийн энэ яриаг сонсоод цэдэн хэлхэн. Багшаа, бид бас тийм аялал хийвэл болохгүй юу? Бололгүй яах вэ? Гэвч явъя багшаа, маргааш явъя гэж хүүхдүүд шуугилдав. Хэрэв та нар хүсэж байгаа бол аялалд явж болох л юм гэд багш босож. Сайхан амарцгаа хүүхдүүд минь. Маргааш олон янзын сайхан тоглоом болно. Аяллаа тухайд бол дараа шийдэе гэд гарлаа.